За гэрэлсэн оюутны байрыг гадна талаас нь ингээ харуулж байна. Олон байрууд байгаа. Ер нь бол энэ чинь нэг 600 гаруй гэр бүлтэй оюутнууд ингээд суралцдаг, амьдардаг байгаа. Тэгээ кампусаас гадуур болохоор бас дахиад тэр хэмжээний оюутнууд амьдардаг юм шиг байна. Одоо бол байруудыг бол засвар хийгээд байрнуудын тоог бол уран нэмж байгаа, оюутнуудаа өсөж байгаа учраас тэгээ ер нь бол зөвхөн гэр бүлтэй оюутнуудын тоо бол байшмал тэгээд 1000 гаруй оюутны гэр бүлүүдийг оюутнуудыг бас багтаах боломжтой болох юм шиг байна. Ямар ч барилгын ажил бол энэний цаана бол ингээд явагдаж байгаа. Бас нэг юм хөөс байна. Өөр бүсний үзүүлээ даа. За гэр бүлтэй оюутнуудын дотор байрны гадналын жоо харуулъя. Ингээд тогтчлолт нь бол ингээд зүлэг мүлэг тариад агай гоё ингээд хийсэн. Синхэн доор ингээд оюутнууд юугаа тавьчихна. Нөгөө тэрэг дугуй муу зармаа тавьчихна. Тэгээ бүх цонх нь ингээд тортой байгаа. Ингээд нэг давхар ингээд хоёр давхар. Иймэрхүү гадна талтаа бол ингээд машины зогсолтой оюутнууд өөртөө ингээд машин өдөртөө заавал дээр тавьчихна. Энэ хэсэг рүү. Энэ бас ингээд бас л адилхан гэрсэн оюутнуудын байр ингээд тийшээ ингээд хоошоо бас ингээд тэр хэсэг рүү байна. Тэнд болохоор бас ингээд гадаа павильон оюутнууд центрийн үйл ажиллагаа хийж болно. За гадны нөх сонирхол ингээд зарим шинэ барилгууд нь бол 3 давхар болдог байгаа. Хуучнууд нь бол яг 2 давхар байсан. Ингээд энэ бол ингээд голын зам ингээд тогтчлолт нь бол ингээд бит үзүүлэг мод ингээд тарьсан. Гоё цэвэрхэн төвчүүлсэн. За 2 давхар 3 давхар байлаа ч гэсэн бүх байрууд нь болохоор цахилгаан шаттай байгаа. Тэж 240 дэш таашаа эмоцон тэ хүүхдүүдээ тэргээр дэшээ таашаа бас тэр хүүхдээ оюутнууд дэвс нь хүүхдээ ингэж гэрүүлсэн. Өөрч байлаа. За дотор байранд оюутан болгон энэ дотор байранд бүгдээрээ мугаалгын машин одоо юутай байгаа. Хатаагчтай байгаа. Тэгээд яг шинэ байрууд нь одоо хуучин байрууд нь бол одоо тийм байхгүй. Одоо байрнууд бол бүгдийг шинжилгээ явуулж байгаа юм. Тэгэхээр ирээдүйд ирээд сурах оюутнууд бол ер нь шинэ байрууд л байна. Гадна тал яг ийм гоё цэвэрхэн гоё тогч болсон. Зам мам бол янзтай. За гэр бүлтэй оюутны байрнаасаа сургууль руугаа бол ингээд аягүй олон замаар ингээд салаад орсон. Камп хичээлийн байрлал. Одоо ингээд машинаар ингээд тойроо очлно. Тэгээд ингээд хамгийн ойрхон ингээд бизнесийн сургуулийн байрлал. Тэгээд шашны төвөн. Тэгээд ингээд цаашаага ингээд сургуулийн төв гэдэг. Ингээд алхаал очсон. Бүгд ийм ингээд замаар ингээд явууны замаар холбогдсон. Эсвэл тэнцээ ингээд машин замаараа ингээд тойроод ингээд машиныхаа замаар тойроод ойрхон барилгуудынхаа хажууд ингээд мэдээж машина хаан зогсолтой машин давал тэгэл хичээл рүү орчихно. Ийм л ойрхон яг кампус дотроо тэгээ хичээлийн байрууд ойрхон алхаал нэг 5-10 минут ч юм уу те. Алхаад хичээл рүү орчт юм байна. Ийм гоё кампус энэ да. Ингээд оюутны дотор гадна талдаа ингээд юм бас гоё сүйдрөвчтэй байгаа. Тэгээ ингээд оюутнууд чинь ингээд бас янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад байж идэг байгаа. Тогтчлолт бол нэг иймэрхүү гадна зарим нэг хэсгийг харуулвал. За гадна тал нь хөрвчлүүдэд харахад бас нэг иймэрхүү байна. Ингээ гоё цэцэг навч модыг бол сайхан тарьж өгсөн. Багч. Энэ бол ингээ хогийн сав шүү дээ. Хогийн сав маа гоё цэвэрхэн болсон. Зүртэй хаалгамалхтай тэгэл цэвэрхэн хажуугаар нь өнөр танаар байхгүй. Иймэрхүү л анда. Иймэрхүү газар амьд юм байна. За тэгээд гадаа цөмөр гоё дотгошоо навж үтцгээе. За дотор ойр бол энэ гэрсэн оюутны дотор ойр нэг иймэрхүү харагдаж байгаа. Тэгээд одоо ийш нэг байрлал нь орж үзье. 2 өрөө.
гэрэлсэн оюутны байр. За хаалганууд нь бүгдээр юм гоё юутай байгаа. Тортой. Ялааш муулаас хамгаалсан. За хаалганых нь юу юм дээр ингээд явдаг үлээ. За ингээд юугаар орчин. Карта гэдээ орчин. За энэ бол ингээд гэрэлсэн оюутны дотуур байх нэ. За энэ чинь за гэрлийнх нь юунаас харъя л. Гэрэл чи синсээ тохируулчих юм байна. Тэр ингээд синстэй хар да. Синс нэргжээ. 2 синстэй. За нэг галт тоогоо том өрөөнд ингээд байж байна. За цаанаасаа бол ингээд хөргөч керамик плетийг пэч. За пэч нь эн чинь бас ингээд юу байгаа. Хиншүүс оруулагчтай байгаа. За энэ чинь ингээд гоё хоёр юутай суртай гэд. За тэгээд энэ чинь ингээд юу байгаа юм. Бодонтай. Энд ингээд цаахан хатаагч угаалгын машин ингээд хамт байж. Өөрөлд пулын ингээд. За энд ингээд онцлохоор нэг юм их байна. За гэр бүлтэй 1 2 3 хүүхэдтэй оюутнууд бол нэг юм их газар байх нэ. За ингээд хувцсны шүгэ юм байна. За өөр ишээ. Энд юу вэ? За Банерны гол хэрхэн чинь ингээд хөдөлмөрн чинээс ингээд онгоцдог санагдах юм. Ингээд онгоцдог дээр. За иймэрхүү. Тэгээд 0-2 болгоны юм гоё юутай. Үнэр сорогчтой. Ингээд энэ чинээс ингээд саад явчих нэ. Энд юу вэ? За энэ ингээд бас нэг юм янз бүрийн юм хадгалдаг шүүгээтэй. За энэ бас нэг онцлоор хүүхдүүдийн онцлоор байна тий. Хувцсны шүүгээтэй, энэ ч нэ хувцас байдаг бас ханы шүүгээтэй. Ийм л байна да. Ийм уу ингээд. Юм нь бол ингээд өрөө болго юм сэнстэй. Тэгээд хаалганы арт мат гоё хийцсэн бас. Ингээд залгуурууд нь бүгд нэг стандарт. Энэ чинь ингээд хаалганы зөөлчтэй ингээд соромзон тогтоогчтой. Багч шинэ. Ийм л гоё юу байна да. Энэ чинь бас ширээтэй байна. Сант ширээтэй. За нэг иймэрхүү гоё газар гэр бүл болсон оюутнууд ингээд амьдардаг байх нэ. Би юу хаваад ингээд тэгээд олон залуучууд ирээд энд сурах юм бол нэг иймэрхүү гоё газар амьдрах нь да. За цонхоор нэг харъя л да юу болох нь цаашаа юу гэдгийг харъя. Нэг гадна тал нь нэг иймэрхүү. Энэ шинэ зогсоол харагдаж байна. Ингээд уул руугаа гэвчэн байна. Уулан банаад. За. Иймэрхүү гоё газар байна да залуусаа. Тэгээ амжилт хүсье да. Бүгдээрээ сураарай.